Сайн мэцхан хүүхдүүдээ 19 дахь дугаарынхаа 4 дахь 7 хоногийн хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. За өнөөдөр бид бүхий л зүйлээ эзэн өргөнө гэсэн сэдвтэй хичээлийг үз танилцах болно. За Дэшкаша таны хамгийн эрхэм зүйл юу вэ? Есүс дөрвөх зүйлийнхээ талаар ярилцъя л да. За компьютер, гар утас, мөнгө, тоглоом гэх мэт зүйлийг дурдж болно л доо. Гэхдээ бид Есүсийг илүү хайрлахын тулд энэ бүх зүйлээс татгалзаж чадах талаараа бодцгоё. За Амина багшаа тэгвэл гинтэ гэж хэлэгддэг байсан эмэгтэй Есүст юу өгсөн бэ? Анхлын тос. Энэ нь түүний хамгийн нандин зүйл байсан. Анхлын үнэр тос бол бүтэн нэг жилийн ажлыг хөлтөө тэнцдэг. За бүгдээрээ энэ хоосон цад анхлын гэж бичээрэй. За энэ эмэгтэй анхлын тосоо яагаад Есүстээр асгасан бол? Есүст хамгийн эрхэм зүйлээ өргөж чадсан нь өөрийнхөө гмийг уучлсан учраас байсан. За ямар ч зүйлийг хийсэн гмээ цагаатгах чадахгүй байтал Есүс түүний гмийг уучлсан. Тиймээс тэр эмэгтэй түүнд өргөх зүйлээ боцсны эцэст анхлын тосыг сонгосон байдаг. Тэгээд Есүс талархлаа илэрхийлсэн. За мөн адил хоосон зайд нь гмээ цагаатгуулах болоод талархал гэж бичээрэй. Амина багшаа түүний нэгүслийн баялгаар бидэнд түүний дотор цусных нь золилт гим нүглийн маань төлөх уучлал би Эфес 1:7 ингэж бичигдсэн байдаг. За харин бид аль хэдийн гимээ цагаатгуулсан. Гэвч бидэнд энэ нэмэгтэй шиг анхлын үнэртэй тос байхгүй. Тэгвэл талархлаа яаж илэрхийлж чадах вэ? Бид сэтгэл зүрхээ зориулж чадна. Бүх зүрхээрээ мөрөглөө өргөж үгийн дагуу амьдрал энэ анхлын тосноос илүүтэйгээр Есүсийг баярлуулах болно. За хүүхдүүдээ өөрт байгаа эд материалаас илүү бүх зүрх сэтгэлийнхаа мөрөглийг өргөн залбирах нь хамгийн агуу талархал гэдгийг санаарай. Үүнийг хараад Иесус ихэд талархдаг. За өнөөдрийн маань бидний цээжлэх хэвшлэл бол Иохан номын 6 дугаар бүлгийн 44 хэвшлэл байна. Хамтдаа үгийнхаа заазыг уралцгаая. За Иохан номын 6-гийн 40-р хэлэхдээ хүүг харж түүнд итгэж бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм аа. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна гэж альтлаа. Хэмээн бичигдсэн байна. За бүгдээрээ гар урлалын цаглуугаа орцгоё. За өнөөдөр бид гар урлалынхаа цагаар гөлтөгнөн савтай тосоо хагалсан эмэгтэйг урлах болно. Хамтдаа салгаж бэлтгэцгээе.
бүгдээрээ хийж дууссан гэж найдаж байна. За өнөөдөр бид Гүлтгэнэн саваа хагалсан эмэгтэйг уриллаа. За гэмээ уучлуулсан эмэгтэй Есүс талархсан сэтгэлээр анхландаас авчираад талархлаа илэрхийлсэн байдаг. За харин талархаж мэддэггүй хүмүүс эсрэгээрээ эмэгтэйг зэмлсэн. Гэхдээ Есүс гэмтэй боловч талархсан сэтгэлээ илэрхийлэхгүй байгаа хүмүүсээс илүү талархлаа илэрхийлсэн эмэгтэйг хараад ихэд баярлсан. Бид ч гэсэн гэмээ уучлуулсан Бурхны хүүхэд учраас энэ л эмэгтэй шиг Есүс талархаж буй сэтгэлээ илэрхийлэн амьдрах хэрэгтэй гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй шүү. Өнөөдрийнхөө ингээ хичээлээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа сарынхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай.